За өнөөдөр нийлбэрийн тэмдэглэгээр тэмдэглэдэг сигма гэдэг үсгийн тухай тайлбарлана. Тэгээд хэрэг ойлгочих юм бол өжөө тэмдэглэдэг нэг P үсгийн тухай тайлбарлана. За маш амархан юм бол. За ямар нэг A1 дээр нэмэх нь A2 нэмэх нь A3 гэвчлэн ямар нэг юм дараалал байж тээ. AK за нэмэх нь гэх мэтлээ өсөргөд нэмэх нь AN гэдэг дуустдаг. Энэ дарааллыг давчиж тэмдэглэхдээ яаж тэмдэглэдэг вэ гэхээр эдгээр нийлбэр байна тийм үү? Нийлбэрийг сумма буюу сигма гэдэг үгээр энэ бол грек цагаан толгойн том сигма гэсэн үг заяа. За сигма гэсэн тэмдэглэдэг. Тэгээд тэрийг сумма гэж нэрлэдэг. Сумма гэх математик тавил тээ. За ингээд хэлсэн байх юм бол ямар нэг юмны нийлбэр байх нэ. За юуны нийлбэр байх юм бэ гэхээр AK гэсэн юмны нийлбэр байх нэ гэж ойлгоно. За тэгээд K1-ээс эхлээд N хүртэлх юм бол K1-ээс N хүртэлх тийм AK-гуудын нийлбэр гэсэн үг. Ойлгомжтой тий. За жишээлх юм бол нөгөө талаас нь ярих юм бол за нийлбэр үзнэ. За тийм заавал K гэдэг шаардлагагүй. За 0-оос 3 гэдэг BA гэх юм бол энэ юу гэсэн үг вэ гэхээр эхлээд A гэдэг юмны оронд нь тгийг орлуулах юм байна. Тэг. За тэгээд тэгээс энэ доотлолт нь хамгийн бага нь хамгийн дээдлэлт нь хамгийн ихтэй 3 судалгаа авна л гэсэн үг. Тэгэхээр тэг байсан бол дараад нь явуулах уу? B1 болно, дараачих нь B2 болно, дараачих нь B3 болно. За тэгээд энэ сигма гэдэг юм чинь эдний юу гэсэн үг? Нийлбэр гэсэн үг нь шүү дээ. За ингээд энийгээс анхаараа заримдаа нэгээс заримдаа тэгээс юм заримдаа хэдээс ч эхэлж болно гэсэн үг тийм үү? Тэгээд тэндээс тэд хүртэл тэгээс 3 хүртэл хөвчлэн ингэж тэтгэлнэ. За дахиад нэг зүйл харъя л та одоо. За 1 дээр нэмэх нь 3, нэмэх нь 5, нэмэх нь гих мэтлэн нарбит хөрөөсөөс 1 3 5 гэдэг. Энэ нарбит хөрөөс ерхий шүн томьёо нэг вэ? 1 дээр нэмэх нь n-ээс хасах нэгийг үржих нь 2 гэсэн үг шүү дээ. Нэг шүн 1 ялгуур нь 2. За юм бол. За энийг залууд чих юм уу явуулах уу? 2n-ээс хассан нэг бол. За тэгээ энэнийх оронд жишээлх юм бол n-ийн оронд 50-ыг тавьчлаа гэж бодох юм бол хэдэлтлээ. 99 болж байна үү те? 99. Энэ нийлбэрийг бид яаж бичиж болох вэ гэхээр нийлбэр 2n-ээс хасах нь 1. За тэгээд n хэдээс вэ? 1-ээс хэд хүртлээ? Үнэхээр 50 гэж ярьсан дээ 50 хүртэл. Ингээд бичиж болж байгаа гэсэн үг байхгүй юу? За аймад суурилсан 8-ыг үржих 100-ийн захин банк орон дээр хичээлж байгаа шүү. Манай пэйж утсаар мэдээлэл аваарай.